За одоо өөр тухтай байрлал эзлэн суугаарай. Нуруугаа олох зээх. Нүдэн анж болно. Магадгүй баг зэрэг нээлттэй ойлгож болно. Та өөрийн анхаарлаа яг одоогийн энэ мөчтөд авчиръя. Таны дотоодд юу болж байна? Та юу мэдэрч байна? Таны бие мэдрэмж яг одоо ямар байна? Та бие аль нэг хэсэгт чангарсан, зангирсан булчин байвал тэр хэсгийг зөөлөн хөдөлгөж суллаа. Толгой оройноос хөлийн уул хүртэл бие анзааръя. За бэлэн болсон бол хэд удаа гүнзгий амьсгал авч гаргая. Боломжтой бол. Амьсгал авах бүрт хүчил төрөгчөөр дүрэн цэвэр агаар таны бүх биеэр төгж байгааг анзааръя. Амьсгал гаргах бүрт биед байгаа чангарсан булчин суларч сэтгэлд байгаа альва санаа завнал сөрөг бодлууд арилж байгааг анзааръя. За таны бие илүү тайван, сэтгэл илүү тогтун, тайван амгалан болсон байна уу анзаараарай. За бэлэн болсон бол та энэхүү амьдралынхаа зорилгыг санаарай. Илүү аз жаргалтай, сайн сайхан, аюулгүй байдал, эрүүл мэнд, эрч хүч, сайн сайхан бүхэнд тэмүүлдэг өөрийн үндсэн зорилгоо санаарай. За яг үүний эсрэг та юунес хол байхыг хүсдэг вэ? Бие болон сэтгэлээр ямар нэгэн тавгүй, тухгүй байдал мэдрэхийг хүсдэггүй. Зовлон, хүндрэл бэрхшээлээс ангид байхыг хүсдэг тэрхүү амьдралын үндсэн зорилгоо саная. За гэтэл энэхүү үндсэн зорилгоос гадна зарим тохиолдолд бид нар амьдралдаа ямар нэгэн хүсээгүй зүйлтэйгээ тулгардаг. Бидний амьдралд ямар нэгэн гар цохрол, хүндрэл бэрхшээл тулгардаг. Гэтэл яг тэр үед бид нар өөртөө хэтэрхий хатуу хандах нь бий. Санамсаргүйгээр бид нар өөртөө хатуу хандаж өөрийгөө буруутгах тохиолдол гардаг. Гэтэл энэ бүхэн нь биднийг ямар нэгэн сэтгэлийн тавгүй байдалд хүргэдэг. За тэгвэл хэсэг хугацаанд эргцүүлээд үзье. Таны амьдралд ямар нэгэн зүйл санснаар болохгүй тохиолдолд та өөртөө хэрхэн ханддаг вэ? Та ямар нэгэн алдаа хийсэн үедээ магадгүй ямар нэгэн хүндрэл бэрхшээл таны амьдралд тохиолдоход та түүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тухайн үед та яг ямар сэтгэл хөдлөлийг дотроо мэдэрдэг үү? Эдгээр амьдрал тохиолдож байгаа хүндрэл бэрхшээл, алдаа эндэгдэл, гар цохрол энэ бол амьдралын л нэг хэсэг. Үүнтэй холбоотойгоор бидний дотор мэдрэгдэж байгаа тэрхүү уур бухимд л бас л байдаг зүйл. Гэтэл бид тэдгээр
хүндрэлтэй сөрөг сэтгэл хөдлөлийг өөрийгөө гэмтэх, зовоох түвшинд зарим тохиолдолд хүргэдэг. Яг энэ үедээ бид нөхцөл байдлыг 100% сөрөг мэтээр, юу ч өөрчилж чадахгүй мэтээр, бидэнд хийж чадах ямар ч зүйл байхгүй мэтээр төсөөлдөг. За тэгвэл хэсэг хугацаанд үнийг эргцүүлж бодъё. Таны энэ бодож байгаа яг 100% үнэн үү? Та магадгүй амьдралдаа ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдоход алдаа, эндэгдэл тохиолдсны дараа түүнээс өөрийгөө аваад түүнийг даван туулаад магадгүй илүү амжилт гаргасан үе байна уу? Түүнийгээ санаарай. Таны амьдралд тулгарсан эдгээр хүндрэл бэрхшээл нь таныг илүү хөгжүүлэх, илүү сайн хувилбар болоход чинь хэрхэн туссан байж болох вэ? Тэдгээр хүнд хэцүү үеуд танд ямар сургамжийг бий болгосон бэ? Та тэдгээр үеэс юу сурч авсан? Түүнийгээ эргцүүлье. Ямар ухаарл бий болсон байна? Та яаж илүү хүчтэй болсон? Ямар чадварт суралцсан? Тэдгээрээ эргцүүлье. Мэдээж хинч амьдрал тулгарах эдгээр хүндрэл бэрхшээлд дуртай биш. Хинч эдгээрийг эергээр сайхнаар хүлээж авахгүй. Гэвч ийхүү бодоод үзвэл бидний амьдралд тулгарч байгаа тэдгээр хүнд үеуд бид нарыг илүү сайжруулах, бид нарыг илүү сайн хувилбар болоход тусалсан байдаг. Магадгүй тэдгээр үеуд бидний амьдралд яг юу чухал болохыг, бидний амьдралын зорилго юу болохыг илүү тод харуулсан байдаг. Бидний үнэт зүйл юу болохыг илүү тод харуулсан байдаг. Тэгэхээр тэдгээр хэцүү хүндрэл бэрхшээлтэй үеуд бидний амьдралын зорилгыг, харах үнцгийг илүү тод томрон болгон харуулсан байна. За тэгвэл таны одоо яг өмнө тулгараад байгаа нөхцөл байдлыг, хүндрэл бэрхшээлийг ийхүү өргөн өнцгөр харуул. Ямар байна? Таны амьдралд тулгарсан энэхүү хүндрэл бэрхшээлүүд танд илүү урам зориг өгсөн байна уу? Илүү утга учиртай амьдрах, илүү зоригтой болоход тань хэрхэн туссан байна? Магадгүй яг тантай ижилхэн замыг туулж яваа. Яг тантай ижил амьдралыг, зовлон хүндрэл бэрхшээлийг туулж байгаа хэн нэгнийг илүү ойлгох, тэр хүнд туслах ямар нэгэн сэтэл төрсөн байна уу? За энэ нөхцөл байдлыг энх өргөн өнцгөр харуул. Ямар мэдрэмж төрж байна?
бидний амьдралд тулгарч байгаа аливаа асуудал нөхцөлийг бид нэр хянах, сонгох боломжгүй. За гэтэл биднэрт тэдгээр нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, тэдгээр нөхцөл байдлыг хэрхэн харах, тэдгээрийг сонгох боломж нь байдаг. За энэхүү нөхцөл байдлыг нэгэн өсөлтийн сэтгэлгээгээр харвал таны дотоодод ямар өөрчлөлт гарч ийн? Хэрвээ танд боломжтой бол нөхцөл байдлыг ийхүү өргөн өнцгөр харахад өөрийгөө буруутгаж, өөртөө хатуу хандчихсан, магадгүй сэтгэлээр унж өөртөө урам хугарсан байсан бол энэ нь хэрхэн өөрчлөгдөж байна? Магадгүй илүү өөртөө итгэх итгэл төрж гэнэ үү? За тэгвэл энэхүү итгэлийг таны цээжний голд гэрэл болон асч байна гэж төсөөлөөрэй. Боломжтой бол таныг амьсгал авах бүрт энэхүү гэрэл таны бүх биеэр төгж байна гэж төсөөлье. За эцэст нь эргцүүлж бодъё. Бидний амьдралд тулгарх аливаа хүндрэл бэрхшээлийг бид нар ийхүү өргөн өнцгөөс харуул биднэрт ямар ач тустай вэ? Ийхүү өөртөө итгэх итгэлээр аливаа нөхцөл байдалд хандвал энэ бидний урт хугацааны сайн сайхан байдалд, эрүүл мэндэд, бусдтай харилцах эрүүл харилцаанд ямар ач тустай вэ? За өнөөдрийн дасгалаас ирсэн аливаа ашиг, үр шимийг бусдын сайн сайхны төлөө зориулъя гэсэн сэтэл үсгэе. Энэ дасгалаас ирсэн аливаа ухаарал, харах өнцөг, чадварыг өдөр тутмын амьдралдаа ашиглая гэсэн зорилго тавин энэ дасгалаа өндөрлөе.